Нийслэлийн хэмжээнд дотор байртай ерөнхий боловсролын сургууль 2 байдгийн нэг нь Гачууртад байрлах 85 дахь сургуулаа. Тус сургуулийн дотор байранд 107 хүүхэд байрлан амьдарч байгаагаас 4 төрсөн ах дүүс баасан гарагт гэртээ харж нэм гаргийн орой байранд ирдэг зэрэг тэдний дотор байрны амьдралыг сурвалжилсныг одоо үргэв. Игчин жимс тавглав тэд ээждээ сайн туслав. Ээжийн жимсний зуус хийв. Сургуулийн дотор байранд дүүгийнхээ даалгаврыг хийлгэж нэгэндээ анхаарал тавих эдгээр хүүхдүүд нэг айлын төрсөн ах дүүсээ. Хүүхдүүдийн аав ээж нь 4 настай дүүгийнх нь хамт мал малдаг. 2 жилийн дараа дүүн сургуульд орж дотор байранд орж ирснээр тэд тавуулаа цуг амьдрах юм байна. Өглөө ухта энэ хогоос үрт явдیں۔ Хичээлдээ ухта. Тэгээд өдөр нь бид 3 тасгаа цэвэрлээд энэ тасгтай болохоор их нөгөө эцнэр дүүтэй байд. Тэгээ бид нэр өдрөө ухта тасгаа цэвэрлж яваа. 3 дахь өдөр бол их цэвэрлэгээ. Хацад гэртээ авчихсан юм. Гоё шүү дээ. Одоо өдөр Өдөр 2 хоног юу юм бэ? Ойлгоод хонмалд явсараа л өнгөрч. Ер нь тасагтаа ер нь олоолаа яхаар ер нь гайгүй. Гэхдээ хаяада нөгөө нэг гэр бүлийн нөгөө нэг энэд нөгөө өөр тасагтай байдаг болохоор хаяада ганцаардаад ити. Чөлөөт цагаараа тоглоод тэгээд ном зам уншаа зураг мураг зурдаг. Бидний тасны дуулаад байдаг шүү дээ. Удахгүй нөгөө манай зэг нөгөө эцэг эхчүүдтэй тайлан тоглолт хийж байгаа байхгүй юу? энэ жил манай дүү орсон байранд. Энэ жил юу нарж ирсэн чи яарсан? Гоёс. Дүүтэйгээ дөрүлээ байранд яваад. Шатар даамыг үү? Мэднэ. Шатарчихсан уу? Би шатар мэддэггүй. Харин даа мэднэ. Нэрээ. Та тоо надад дуулж үзчихгүй байна. Энэхүү дотор байрны анх 1961 онд 2 гэрт 10 хүүхэдтэй үйл ажиллагаа эхлүүлж байжээ. За одоо олон зуун хүүхдүүдийг амьдралын зөв замд хөтлөх гүүрэн болсон байна. Дотор байрны багш хүүхдүүдийн аавынх нь оронд аав, ээжийнх нь оронд ээж байж зөв хүмүүжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Одоо яг нэг айлын гэхэд 4 хүүхэд байгаа. За ер нь ихэвчлэн 2-ороо 3-аараа за бүр хамаатан садангаараа бүр аруулаа амьдарч байгаа хүүхдүүд ч байгаа. За аюу сэргэлэн манай хэд бүр 1-р ангийнх нь бүр илүү хөөргөн сэргэлэн морь унна бүгдээрээ морь унна ирчүүд нь баннер нь бүгд тэгээ хурдны морь ундаг тэгээ аюу тийм хөдөө сэтгэлгээтэй манай дотор байрны хүүхдүүд аюу ажилсаг дандаа нөгөө хөдөө гэр ахуйтгаа амьдрал ахуйтгаа ойрхон байдаг учраас их ажилсан мундаг байдаг. 7 хоног бүрийн лав гарагт хүүхдүүдийн ар гэрээс эргэлт ирдэг гэлээ. Хүүхдүүд амралтын өдрүүдэд малтаа явж аав ээжтэй тусалдаг байна. За энэ гэрээсээ зайтаж төрсөн ах дүүстэйгээ дотор байранд аж төрж байгаа нь амьдралынх нь хамгийн дурсамжтай үе байх нь гарцаагүй.